Амрын нэвтрүүлэг сүний сурвалжлагаараа гэмт согд судлалын үндэсний төв дээр ирсэн байна. Нөхцөл байдлын талаар танилцахаар бид одоо дутагшаах гэж байна. Гэмтэл согд судлалын үндэсний төвд хоногт аригтан согтруулалттай холбоотой бусдын биед гэмтэл учруулсан дуудлага мэдээлэл дийлэнх нь бүртгэгддэг юм. Иргэд ариг согтруулахундаа хэтрүүлэн хэрэгэлсэн үедээ олон нийтийн газар болон гэртээ ахан хүрээндээ маргалдаж, зодолж, танхаардаг хэрэг ихээр гардаг байна. За, насны хувьд гэх юм бол харьцангуй бас арх сурвалжлагуудаа хэрэгжилж байгаа хүмүүс жоохон ер нь хараад байгаа залуучч тий 18-аас за ер нь бол нэг 45-аас 45 орчим насны байна. Тэгээд ер нь бол гэмтэл дээр ирж байгаа хүмүүсийг бас харахаар цагаар навч үзэхлээр бол нэг 10 цагаас дараа хоногийн нэг 4 цаг 5 цаг хүртэл тэр нь юутай холбоотой гэхлээр нөгөө ваар цэнгийн газар караоке уртсан цагаар ажилласантай холбоотойгоор тэндээсээ гараад хоорондоо янз бүрийн асуудал маргаан үүсгэж тэрнтэй холбоотойгоор бүртгэж байна. За ялангуяа 7 хоногийн 5 дахь хагас бүтэн сайн өдрүүд за нэгд өдөр энтерд бол ачаалал эрс их үүдэг манай хүлээ авах яралт төсөлмжийн тасаг дээр. За ялангуяа орой 23 цагаас хойш бол тэгэл голдуул согтуу хүмүүс тэр дотроо дандаа залуучууд байна. За тэгэл мэдээж л одоо согтуутай холбоотой бие нэгэ цохиод зодох өөрөө согтуу явж байгаа шат янз бүрийн юмнаас унаж бэртгч байт юм уу, согтуу явж байгаа зам өндлөн гарч чад машин мөргүүлэх эсвэл согтуу жолоо барьж явж байгаа аваар усл хийгч байт юм уу, төрөл бүрийн л гэмтлүүд ирж чинь да арх согтуурлахтай холбоотой. Шөнийн сурвалжлагаараа бид гэмт согд судлалын үндэсний төв дээр нөхцөл байдлыг бодитоор хүргэж байгаа юм а. Арх сурвалжлагуудаа хэтрүүлсэн иргэд маань санамсаргүй боломжгүй байдлаар өөрийн биед гэмтэл авах мөн одоо бусдын нөлөөтэйгээр биедээ гэмтэл авж байгаа иргэд маань нэлээдгүй үйлчлүүлж байна. Ийм дэргэд та бүхэн арх сурвалжлагуудаа зүй цагтаа эргэлээ цагдаа Монголоос зөвлөж байна. Бид шөнийн сурвалжлага үргэлжлүүлэн замын цагдыг алба хаагчтай хамтран мэдээлэл бэлтгэсэн юм. Хүмүүс ч юу сая таксинд өрөөд өөртөө энэ хүүхэн жил амар арх ууцсан. Орилоод ш. Тийм араас барьж мэрэл тэгэл. Тийм. Тэгээд энэ цонх хаглах гэдэг нь цонхоо онгоолоод ш. Цонх руу жигээд. За өнөөдөр 5 дахь өдөр ачаалал ихтэй байна. Юуны согтууруулах хондооны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийг өсөж олоодож хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэй байна. Эргэж жолоочд маань маш их согтууруулах хондооны зүйл хэрэглээ тээврийг өсөж олоодож явж байгаа зөрчил их илэрж байна. Тэгээ энэ дээр согтууруулах хондооны зүйл хэрэгэлсэн бол одоо иргэд маань олон жолооч нар бити тээврийг өсөж олоод очие. Тээврийг өсөж олоодохгүй хөдөлгөөнд оролцохгүй байгаа ч л гэж зөвлөмөр байна да. Мөн цаашлаад иргэд бие махбод эрүүл мэнд сэтгэл санаа амь насаараа хорхох эрсдэлтэй маа.